ертөнцийн нүглийг үүрэгч Бурхны хураг. Найндугаар бүлэг. Ганц Есүсээс өөр зам байгаагүй эмэгтэй. Тэр эмэгтэй завхайрах, буруу татлаг ирэхэд өөрөө түүнийг дийлж чаднаа гэж бодлоо. Харин эцэст нь бүдэрч завхайрлын гим хийсэн агаад баригдаж чулуугаар цохигдсон үхээс өөр аргагүй байв. Үүнээс хойш түүнд өөрийнх нь шийдвэр хийгээд зүтгэл ямар ч тус нэмэр болсонгүй мухар зам руу орчихж энэ эмэгтэй үхлийн өмнө зогсоод юу ч эрэлхийлээгүй. Ганц Есүсийг л эрэлхийлж байлаа. Бурхны нүдээр харахад хүний амьдрал бол сүйрэл ба хараалын үргэлжлэл билээ. Үе үе сайн юм гараад, үе үе муу юм байдаг бус. Хүний хийдэг альва бүх юмс ямагт муу муухай байдаа гэж Библи хэлсэн. Харин бидний стандартад адилгүй байна. Бусдад туслах, золиослох, сайн дураар үйлчлэх, хичээ зүтгэсэн явдал гэх мэт сайн сайхан юм байж байдаг юм. Гэвч энэ нь бидний стандарт билээ. Бурхны стандартад хүнд сайн зүйл үгүй гэж хэлсэн билээ. Бурхны нүдээр үзэхэд зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм гэж хэлжээ. Үндэс суурнаас бузар заваан хүний зүрх сэтгэл дотроос гарсан юм болгоно нь муу муухай билээ. Тиймээс хүн сайныг хийсэн гэхэд Бурхан наадах чинь сайн мөн үү гэд хүний сайныг хүлээж авдаггүй. Хүнээс гарсан уу? Бурханаас гарсан уу? Чи хийсэн үү? Есүс хийсэн үү? Энэ нь итгэлийн амьдрал дээрээс хамгийн гол зүйл нь билээ. Бид хичнээн буян хийсэн байлаач Бурхны өмнө гарахад өөрийн хийснээ авч гарвал хараагдаж зовлон үзэхээс өөр аргагүй. Завхайрч байгаад баригдсан эмэгтэй завхай сэтгэл төрөхөд завхайрахгүй тулд байдаг бүх арга чаргааг хэрэгэлсэн боловч Есүсийг бол эрэлхийлээгүй юм. Энэ эмэгтэй завхайрах хүсэл төрөхөд түүнийг татгалзаж чаднаа гэж бодлоо. Гэтэл тэр сүулт нь бүдэрч завхайрсан бөгөөд үйлдэл дээрээ баригдаж чулуудуулж амиа алдахад хүрчээ. Одоо өөрийн шийдвэр, өсөл зориг ямар ч утгагүй болжээ. Нөгөө эмэгтэй чулуу барьсан хүмүүсээр чирэгдэж явлаа. Тэдний өмнө тэрээр царайн хөөрхөн байсан ч, ухаалаг байсан ч, их мөнгөтэй байсан ч, аав нь өндөр тушаа зэрэгтэй байсан ч, гуйж шалсан ч болохгүй. Ямар ч арга зам байхгүй байлаа. Энэхүү эмэгтэй үхлийн өмнө ямар ч хүсэлгүй зөвхөн Есүсийг эрэлхийлэхээс өөр аргагүй байв. Бурхан завхайрч байгаад үйлдэл дээрээ баригдсан эмэгтэйд өөрийн бүх арга зам хэрэгцээгүй гэдгээ ойлгуулж Есүсээс өөр найдваргүй мухар зам руу өдөртжээ. Завхайрсан эм өөрөө завхайрахыг хүсээд тэгсэн болов уу? Баригдахгүй байя гэсэн ч үйлдэл дээрээ баригдчихсан. Одоо чулуудуулж өгөхөөс өөр зам байгаагүй билээ. Хүмүүс нударгийн хэмжээд чулуу барин нөгөө эмэгтэй дагж яв. Бүгд өөрөг нь цохоор аваад ирсэн аж. Харахаас л жихүүн оргих юм. Нөгөө эм чирэгдэж явж байгаад уучлаарай. Миний ам цангаад байна. Жаахан амс хийгээд явж болох уу? Гэх боломжтой юу? Тэгэхэд Есүс хурж ирэв. Есүс одоо ч гэсэн бидний ойролцоо буюу бидний талд байгаа. Харин бид Есүсийг үл тоомсорлон өөрийнхөө арга зам, өөрийнхөө буйны үйлсээр зогсох гэж байдаг. Хүмүүс ихэвчлэн Бурхны өмнө зогсохын тулд өөрөө альва сайн юм хийх ёстой хэмээн бодно. Тухайлбал 11 хандив, мацаг барих, залбирал, үйлчлэл гэх мэт эдгээр зүйлийг сайн хийсэн гэж бодож байгаа хүмүүс Бурхны өмнө зоригтойгоор гарч очино. Гэвч өөрийнхөө хийсэн сайн зүйлд найдсан
Египтийн хааны татгчин болоод Исав нь юрөөл авч чадаагүй ажээ. Эсрэгээр нь Яаков мэт өөрийн сайн хийсэн зүйл байхгүй хүн бол нэгүслэр гарч очин юрөөл авчээ. Өөрийгөө сайхан сэтгэл, ухаалаг, тэрээр сайн гэж боддог хүмүүсийн дотор сайн мэдээ ордоггүй. Харин арга зам үгүй болсон хүн бол олон юм хэлээгүй байсан ч тэр сайн мэдээг хүлээн авч өөрчлөгддөг юм. Альва хүн сатаанд хуурдагдаж өөрийгөө сайныг хийж чадна, сайхан зүйл гарна гэдэг бодол мэхлэгддэг билээ. Харин энэхүү сэтгэлтэйгээр Есүст итгэх боломжгүй. Есүст итгэх итгэлтэй болохын тулд миний зөв гэсэн зүйл, миний сайн гэсэн зүйлийг бүгдийг нь таягдан хаях хэрэгтэй юм. Зүрх сэтгэл дотор бүх сайн хийсэн зүйл, хамаг үйлчлэл хийсэн зүйлүүд хаягдаж Есүс л амьд байгаасай гэж хүсье. Олон сүм цуглаанууд сайныг хий гэдэг. Тэгснээр л Бурхны хаанчлалд очих юм шиг ярьцгаадаг билээ. Энэ бол үнэн биш. Бид угийн муу хүн учраас сайныг хийж чадахгүй. Сайныг хийлээ гэсэн ч энэ нь угийн муу хүн сайныг хийсэн гэж бодож байгаа ойлголт нь өөрөө сайн зүйл биш гэсэн санаа болоё. Бидний хийсэн бүх ажил, үйлсийн үр дагавар нь суурил хийгээд зовлонгоос өөр зүйлгүй билээ. Тиймээс өөрийн хийсэн бүх сайн үйлсээ хаяж зөвхөн Есүс найдаж амьдрдаг хүмүүс болцгоё.